1260-аад оны үеийн дэлхийн газрын зураг би олж тавилаа л да. 1260-аад гэдэг нь энэ сүн улс арай сөнөг байгаа үе байгаа юм. Тэгээ ингээд харах юм бол хоёулаа тэр 50 гээд ярил одоо Оросын вангууд бүгд тэр чинь Монголын хаанаас ир зарлиг авч байгаа шүү дээ. Бүр Орос хэлэнд нь ярлаг гэдэг үгээрээ орцсон. Тэгэхээр одоо ялчгүй Монголын хаанаас зарлиг авч байгаа юм чи Монголын тавил мөн тий. Тэгтээ өстө жинкнээсээ Монголын төлөө зүтгэжсэн тавил нь хий. Зөвхөн зарлиг авчаад тэргээр өөр толголоод гүгээд ийсэн хий тий гэдэг ч юм уу. За тэгээ Кавказ тэр жигтэй Турк одоо Бага Азийн хойг тэр жигтэй ингээд юу вэ? Тэгэхээр зэрэг нөгөө Монголын эзэнт гүрэн маань өөрөө хоёр төрлийн захиргаатай байсан байхгүй. Жишээлбэл Хятад, Дундад Азийг бол Монголын хаан шууд захирдаг. Тэгээ энэ хүн бол одоо Оросууд бол энийг одоо манай үндэсний баатар энэ тэр тий. Энэ ч одоо саяхан Путин ерөнхийлөгч шүүмшиг энэ гэдэл одоо жигтэйхэн баяр ёслол хийгээл байгаа шүү дээ. Яг энэ хүний түүхийг аваад үзэх юм бол энэ бол одоо ёстой жинхэнэ тавил. Бүр жинхэнэ тавил. Монголын эрх ашгийг маш их одоо хамгаалж байгаа хүн байна. Бас арга байхгүй. Яг тэгвэл мань хүн чинь Оросын их хүн болсон хүн байхгүй. Тэгэхээр мань хүн чинь нөгөө Оросын бусад вангууд чинь бас тэг их хүн гэж юу цол байхгүй шүү дээ. Оросын их хүн гэсэн цол байхгүй. Тэгэхээр Оросын бусад вангууд асуудал ярих гэхээр ардталт нь Батхан байгаад шүү дээ. Тэ? Нөгөө амар монголчууд байгаад байна. Тэгэхээр зэрэг мань хүний чинь нөгөөдөл нь хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй болоод мань хүн бол нөгөө Монголтой харилцаагаа зөв барьж явахгүй бол зүгээр л Монгол байхгүй ч маргааш өглөө нөгөө вангууч чи юм бэ? Оросын их хүн гэдэг цол байхгүй. Сайн байцгаана уу үзэг сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкастын ээлж дугаар хэлж байна. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За өнгөрсөн 5 сард Монгол дахь гадаадын тавилуудын талаар нэвтрүүлэг өгсөн. Бас үзэгчдийн зүгээс бас нэлээд маргаан мэтгэлцэн дагуулсан юм дугаар болсон. За энэ удаад олон улс дахь Монголын тавилууд, Гадаад дахь Монголын тавилууд тий. Гол нөгөө эзэн аад ч юм өдөрдөгч нарын талаар наа зүгээр жижиг тавилууд бол энэ сэдвт бол арай харахаа орохгүй байх. За тэгээд хоёулаа юу байсан шүү дээ нөгөө түрүү чинь Монголд гадны тавилууд гэдэг сэдвийг ярьж байхдаа ер нь манай тавилуудын тухай бас нэг ярих хэрэгтэй юм байна гэж. Тэгээд тавиул гэдэг дээр Монгол гаралтай юм уу юу вэ? Үгүй монголчууд бусад улс оронд манайхны тавьсан захирагч нар хаадууд, ноёдууд, султан, эмир өөр юу ч байдгийг. Тэгээд тэр ч бас хоёр янз байна. Яг тэгвэл одоо энэ ингээд 1260-аад оны үеийн дэлхийн газрын зураг би олж тавилаа л да. 1260-аад гэдэг нь энэ сүн улс арай сөнөг байгаа үе байгаа юм. Тэгээ ингээд харах юм бол хоёулаа тэр 50 гээд ярил одоо Оросын вангууд бүгд тэр чинь Монголын хаанаас ир зарлиг авч байгаа шүү дээ. Бүр Орос хэлэнд нь ярлаг гэдэг үгээрээ орцсон. Тэгэхээр одоо ялчгүй Монголын хаанаас зарлиг авч байгаа юм чи Монголын тавил мөн тий. Тэгтээ өстө жинкнээсээ Монголын төлөө зүтгэжсэн тавил нь хий. Зөвхөн зарлиг авчаад тэргээр өөр толголоод гүгээд ийсэн хий тий гэдэг ч юм уу. За тэгээ Кавказ тэр жигтэй Турк одоо Бага Азийн хойг тэр жигтэй ингээд юу вэ? Тэгэхээр зэрэг нөгөө Монголын эзэнт гүрэн маань өөрөө хоёр төрлийн захиргаатай байсан байхгүй. Жишээлбэл Хятад, Дундад Азийг бол Монголын хаан шууд захирдаг. Хятадын ямар нэгэн тийм вангун тийм байхгүй. Тийм ээ. Тэр байтугай хоёлаа Хятадын Юан улсын түүхийг ярьж байхдаа Хятад хүнийг бүр албан тушаалд тавьдаггүй тийм хатуу байсан дөрөв ангилдаг гэдээ ярьж ирсэн шүү дээ. Хувлын хаанаас хойш л Хятад жоохон албан тушаалгаар ахиж эхэлсэн болохоос ш. Тэрнтэй адилхан Дундад Азийг бас монголчууд шууд захирж ирсэн. Тийм учраас одоо энэ Дундад Азар чинь дүүрэн Монгол овог аймгийн нэр яваад байгаа тийм учиртай гэд хоёлаа ярьж ирсэн шүү дээ.
хонгирадууд, мангуудууд, ногой гэдэг ингээд эдгээр чинь нөгөө шууд Овг аймгийн очиж хооронд нь хольж удахад дээр нь Монгол ноён тавьчихж байгаа юм байна. Гэтэл хараат булгоо захирцсан баг улсууд байна. Оросын мод улсууд байна. Гүржүүд байна. Турк сэлжүкүүд байна. Монголын хараат улцгооцсон. За Вьетнам, Солонгос гэдэг манай хараат улсууд. Тэгэхээр тэр хараат улс гэхэр тэр чинь өөрөө хаан тавих тий. Нөгөө хаан очиж Монголын хаанаас зарилга авдаг. Манай 50 улсууд баггүй. Тийм болохоор зэрэг тэр 50-уудын тухайд одоо хоёулаа өнөөдөр ярих гэж би бодож байна. Бас зэгцтэй орон зай үед Оросоос эхлэх үү? За тэгье. Оросын энийг хоёулаа Невин Александрын тухай дугаар дээр ярьж ирсэн. Энэ Невин Александрын эцэг Зальти Ярослав гэж нэг нөхөр байсан юм а гэдэг. Энэ бол Оросын нөгөө Титулярник гэдэг нөгөө хаад ноёдынх нь зургийг энэ одоо 18 дугаар зууны үед зурсан байна. За энэ Ярослав гэдэг хүн ах нь Владимир хан Юрий Всеволодович гэж байжгаад тэгээд нөгөө Сит гол дээр Бурандаа ноёнд алуулдаг ах нь. Тэгээд эн чинь нөгөө ахтай туслахаар очиагүйгээд хоёулаа ярьж ирсэн шүү дээ. Тэгээд яагаад очиагүй юм? Яагаад энэ нөхөр тэгээд дайнд уссны дараа Батхан дуудаж явичаад чи Оросын вангуудын ахмад нь гээд Орос тэр үед нөгөө Оросын их ван гэдэг цол байгаагүй. Зүүн хойд Орос нь бол яг хамгийн том улс нь Владимирийн их ван тулс. Тэгэхээр Владимирийн их ван гэж байна. Өмнөд Орос нь болохоор зэрэг Киевийн их ван одоо хамгийн том ван. Тэгээ одоо хэн Киевийн ширээнд сум тэр нь одоо юу гэх юм да албан бусаар Оросын ван чим шиг. Тиймэрхүү. Гэхдээ Оросын ван гэдэг цол байгаагүй байхгүй. Анхудаага тэр цолыг авсан нөхөр энэ хүн баг. Тэгээ хоёлаа нэг нөгөө нэг Батхан ямар нөгөө эзэнт гүрний дотор бас нэг өөрийн хөөрхөн улс төр гээгээ те эний чинь 1243 онд билүү дээ. Батхан дуудаж авчираад чи бол Оросын вангуудын ахмад нь гээд цол өгчөж байгаа байхгүй. Тэн дээр хоёлаа ярьж ирсэн. Яг гэвэл нөгөө өгөөдөө хаанаас орцсон гүйг хаан ширээнд сууж амжаагүй. Тэгэд нөгөө хаан байхгүй уул нь их хааны хийх ажил байхгүй хараат улсын захирагчийг томилно гэдэг. Гэтэл Бат тэнд улс төр хийж штэ. Гэхдээ их хаан байхгүй юм чинь те энэ нэг хэдэн мангар орсуудыг чинь нэг нөхөр захирах хэрэгтэй байна. Тийм учраас би одоо энийг ингээд их ван болгоод тавьчлаа гэдэг. Тэгэхээр энэ бол ялчгүй тавил болчихж байгаа. Яг гэвэл чи байхгүй цолыг бий болгоод тэгээд мань үнийг тавьчих тийм үү. Тэгэхээр чиний одоо легитим чанар чинь бол Алтан ордын хаанаас Батаас хамаарж байгаа байхгүй. Их Монгол улсаас биш. Их Монгол их Монгол улсаас ерөнхий утгаараа тэгээд ирэхээр энэ Ярослав бол одоо ялчгүй Монголын хааны дэмжлэг байхгүй бол эн чинь тэгээд хинч шулжих гээд байгаа байхгүй. За тэгээд энийг хар хоринд очиход нь хорлоод алцаан гэж хоёлаа ярьж ирсэн. Тэгээд хорлж алсан тухайч яагаад хорлж алсныг ярьсан те. Энийг одоо чи болоод бишээ биш чи нөхөр минь чамаа хуслаа гэд хусаа хийчихвэл Орос Батын талд орчих гээд байдаг. Батгүйг хоёр байлчих гээд байдаг. Муу юмаа гэчвэл Бат хаан томилдог хүн болчих гээд байдаг. Тэгээд хамгийн зөв шийдэл нь бол дөрвөн хатан за энийг нь нуххан зүйтэй юм байна гэд хор өгöd алцсан гэ. Тэр үед гүйгийн хаан ширээнд суух ёслолд очисон Плана Карпини гэж Паплам хэлж. Тэр одоо номондоо бичиж үлдээсэн байдаг л да. Хорлоод алчлаа гэж. Тэгээд эдний хүү Александр Андрей гэдэг хоёр хүү баг. Тэгээд тэр хоёр хүн Батхан дээр очисон чи Батхан за би одоо томилч болохгүй. Нөгөө төрөвчи аавын томилаа хийсэн чинь нэг юм болсон. Тэгээ одоо энийг юу яана? Та хоёр хараар яв гэд. Тэгээ хараарнд очихлаар нь Александрын Киевийн их вангаар томилоод Андрегийн Владимирийн их вангаар томилчихж байгаа. Ах トゥ хоёрыг. Заваас хөөрхөн тоглоом хийж байгаа маа тэр чинь. Яг үгүй л Киев гэдэг чинь шатаад байхгүй болсон. Тэргүүр дайрсан рубрукч нэг 200 байшин л үлдсэн байна гэж бичсэн мэдэн штэ. Тэгэхээр нөгөөдөг чинь зүгээр нэг цолноос өөр юмгүй юм болчихж байгаа байхгүй. Александр. Владимирийн их ван гэдэг чинь бол
нөгөө хүчин тэнд зэргийн хүчин тэнд байгаа. Тийм болохоор тэгээд ирэхээр зэрэг Андрей бол юу Монголын эзэнт гүрэнд байгаа өгөөдийн удмахны тавиул болж байгаа. Александр бол зүчийн удмахны тавиул болчихж байгаа. Яг тэгвэл мань хүн чинь Батын хүүс ардагтай их амталж нөхөрлөөд гэдэг түүхэнд битсэн байт юм л да. Тэгэхээр зэрэг мань хүн нөгөө зүчийн удмаа дагаж налаад Андрей нь болохоор хэнийг дагаад налцсан байгаа юм. Өгөөдийн удмахныг. Тэр нь энэ хар хойронд ирснээс хойш процесс үүсвэл угаасаа хар хойронд ирэхтлээ юм болсон болтой юм шиг байна. Энэ одоо Александр Невский гэдэг нь энэ юу Оросын тэр титулярнигт ингэж зурсан байдгийг. Яг жинхэнэ Александр Невский нь бол ийм хүн биш байх. Энэний удмын одоо догшин Иваныг бүр ингэж нөгөө шарлыг олж байгаад нүрийн сэргээсэн байдаг. Энэний бүр элен цэцэг Андрей Боголюбский гэдэг нөхрийг бас шарлыг олж байгаад нүрийн сэргээсэн байдаг. Хоёр сайхан Аз штэ. царай. Тий. Дунд нь ийм Орос гарна гэж байхгүй л дээ. Хоёрдугаарт эн чинь энэний хүүхдээ Дмитрий Переяславский гэдэг хүний шарлыг Оросууд саяхан олоод тэгээ саяхан тэндээ генетикийн шинжилгээ хийж үзчих Орос цус байхгүй. Тэгээ эн чинь юу Кевчак цус байна. За өмнөд Евраз гэж байгаа тэр хазар юм шиг байгаа. Хазар цус байна. За юуны Скандинав цус байна. Эдгэж бүгдээ Рюрик удмах юм чинь. Ийм одоо ийм нэг тавиулууд ээж байгаа. Тэгээ энэ хүн бол одоо Оросууд бол энийг одоо манай үндэсний баатар энэ тэр те. Энэ ч одоо саяхан Путин ерөнхийлөгч өшөөм шиг энэ гэдэл одоо жигтэйхэн баяр ёслолыг л байгаа шүү дээ. Яг энэ хүний түүхийг аваад үзэх юм бол энэ бол одоо ёстой жинхэнэ тавиул. Бүр жинхэнэ тавиул. Монголын эрх ашгийг маш их одоо хамгаалж байгаа хүн байна. Бас арга байхгүй. Яг тэгвэл мань хүн чи Оросын их хүн болсон хүн байхгүй. Тэгэхээр мань хүн чи нөгөө Оросын бусад вангууд чинь бас тэг их хүн гэж юу цол байхгүй шүү дээ. Оросын их хүн гэсэн цол байхгүй. Тэгэхээр Оросын бусад вангууд асуудал ярих гэхээр ардталт нь Батхан байгаад байна шүү дээ. Тэ? Нөгөө амар монголчууд байгаад байна. Тэгэхээр зэрэг мань хүний чинь нөгөөдөл нь хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй болоод мань хүн бол нөгөө Монголтой харилцаагаа зөв барьж явахгүй бол зүгээр л Монгол байхгүй ч маргааш өглөө нөгөө вангууч чи юм бэ? Оросын их хүн гэдэг сол байхгүй. Юу юм чи гэдэг ингээл эхэлчих байхгүй. Тийм учраас энэ ч бас их олон юм дээр харагдажсэн. Хоёулаа нөгөө Новгородын бослогын тухай яриа тий. Хүүн тэр бослогыг дэмжиж Новгородод хүүгээ авчиад вангаар тавьсан байсан. Тэгсэн нөгөө хүүн бослогын дэмжингүүт нь нөгөөдөг чинь Монгол зэрэг дагуулдаг очиж байгаа шүү дээ Новгородыг. Тэгээд бослогыг дараад хүүн зүхтаагаад мань хүн бослогыг дараад бослогыг одоо сэдсэн нөхдүүдийг барьж яваад бүгдээр ингэ сохолсон гэх тэгээд тэгтээ хэлсэн үг гэдэг бодит байдлыг харж чаддгүй хүнд нүд хэрэггүй гэж. Тэгээд сохлоо ийцсэн гэж. Бодит байдлыг харж чаддгүй гэдэг нь бас ойлгомжтой л доо тийм нөгөө Новгород нэг хот бослог гаргаад яах юм Монголын зэрэг ирээд бүгдээ штат чинь тийм. Мань хүн ч Оросын шатсан бүх хотуудыг хараа сууж байгаа юм шүү дээ. Бас сэргээх ажил хийж яваа хүн тийм. Тийм болохоор бас ийм юу гарч байгаа. Тэгээд дараа нь энэ хүн чинь бүр тавиулда бүр алтан ордын тавиул болчихж байгаа. Их Монголын биш. Яг л 1260 онд санаж байгаа бол нөгөө Хувлын хариг бүх хоёрын хооронд хаан ширээний төлөө тэмцэл яваад тэгээд их Монгол улс чинь дөрөв хуваагдчихж байгаа шүү дээ. Тэгээ алтан орд гэдэг тусдаа 40 удмынхан тусдаа салаад гарчиж байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд 1262 онд юу нэ Оросын бослог гараад байгаа. Хааны дотрын түшигдүүдийг алж малаад. Энэ юу болж яах гэхэл нөгөө Мөнх хаан сунгуудаа нөхөр юу яасан баг. Татврын түшимдийг төвөөс томилж эхэлсэн баг. Алтан ордынхан биш. Төвөөс үед нь Монгол хар хорноос хар хорноос татврын түшимдлүүд томилж эхлэхгүй мань хүн чинь ингээд нөгөө өөрийнхөө засаглалыг чангалж штэ. Тэ. Тэгээд тэр түшимлүүдийг энэ Александр чинь юу Оросууд бослог гаргаад тухаад нөгөө Монголын төлөө балдад бүгд идэг Александр маань юу ч болоогүй юм шиг хараа суугаад байгаа. Алтан ордод тэр үед
Батханаас ороод Бэрххан гарцсан байсан. Сартхын нэг удаагүй өгцөн, дараа нь Улагч гэж хаан байсан. Бас удаагүй өгцөн юм уу? Үхүүлсэн юм уу? Тэгээд Бэрх хаан суудсан. Тэгээд Бэрх бас цэрэг явуулахгүй. Татварын төшмөл алаад баг. Яг тэгвэл чи хар орны төшмөлүүдийг алж байгаа болохоос Бэрхийн төшмөл биш байхгүй. Хоёрдугаарт манай тавиул нөгөө их ванч нь болохоор зэрэг зүгээр хар орны төшмөлийг алж явах нь бидэнд байдгүй гэдэг ингээд тэр баслаг гараал идэг баахан Монголын төшмөлүүдийг халаал идэг нөгөө хэвч хоёулаа сайхан хараад суугаад байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрийг бол одоо Оросын түүхэнд бол одоо их мундаг баслаг гаргасан Александр одоо Неве Александр үүнийг одоо их дэмжсэн энэ гэж бичиж байгаа. Яг нөгөө хар орны нүдээр харах юм бол тэр чинь нэг тийм айхтар буслаг гаргаад дэмжсэнтэй биш. Ерөнхийд нь өдөөчөөд тэгээд төвийн төшөмтүүдийг хөөж зайлуулад тэгээ ерөөд Алтан орчин бие даатсан болцсон шүү дээ. Тэгэхээр зэрэг цаашаа Алтан ордныхоо мэдлэлд орж байгаа ийм харагдаад байгаа. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Сая нэг сондгой асуулт асууч. Шинээр хөшөө барьсан гэд тэгэхээр Александр Вангийн талаар Оросууд дахиад шинэ түүх эхлэнэ гэсэн үг эсвэл зүгээр өмнөх түүхээ баттах чинь гэсэн үг үү? Үгүй Оросууд ч яг ер нь Александр Неве Александрыг бол одоо өөрийн үндэсний баатар гэж одоо үздэг хүмүүс шүү дээ. Энэ одоо Черкасов гэдэг Оросын жүжигч нэг 1938 онд хийсэн кинонд энэ их дээр үеэс эхлээд ингэж байгаа. Гэхдээ Александрыг одоо бишрэх ажил бол бүр их Петр хааны үеэс эхэлсэн. Яг тэгвэл их Петр хааны үед Шведд их олон жилийн дайн хийсэн. Тэгээ ингээ Оросын түүхэнд шведүүдийг дарсан баатар хэрэгтэй байсан учраас ингээ үзсэн чинь Нев мөрний хадаг дээр Александр нэг хэдэн шведийг дараад одоо тэгээ бид нар тэр үед дардаг байсан одоо ч гэсэн дарна штэ гэдэг л юм хийж байгаа байхгүй. Дараа нь энэ чинь Догшева хааны үед маньны чинь ариун гэгээн болгож өргөмжилсэн. Яагаад гэж байгаа юм гэхээр Догшева хаан чинь энэ хүний удмын хаан Москвагийн хаадууд. Тэгэхээр зэрэг мань хүн чинь нөгөө би бол одоо ийм эрт дээр үеэс эхлээд ийм мундаг хүний удам гэдгээ харуулахын тулд энийг ариун гэгээн болгож өргөмжилж байгаа байхгүй. Дараа нь яг зөвлөсгийн үед бол эх оронч үзлийг орогдлуулах энэ Германтай байлдж исэн. Германтай бид нар үеийн үед германуудыг дарж исэн юм а гэж харуулах гэж энэ хүний чинь ингэж баатар болгож аюу байсан. Хүнэлтэй хөөхий одоо эн чинь 800 жил пиарт ашиглагдаж байгаа хүн байхгүй юу гэдэг. Гэхдээ яг үний хэрэг дээрээ энэ хүний өөрийнх нь баримталж исэн байр суурь бол Монголын эзэн төхөрнийг дэмжих ийм байр суурьтай. Энд чинь Папла мэлчиулаад чи юу ачгаа одоо чамд одоо Оросын Ван гэдэг цологийн король гэж гамаа тэр чинь. Тэр цолыг өгье тэгээ чи бидний талыг баримтал тэгээ яг үүн хий гэсэн байгаа. Үүн хий гэдэг нь одоо нөгөө Оросч өгнө алдартны шашинтай хүмүүс шүү дээ. Тэгээ өгнө алдартны шашин бол одоо Папламын одоо юу гэх юм бэ? Хараат шашин юм а. Хоёулаа Христосын шашин шүү дээ. Загал матнууд гэсэн маягийн юм ярьсан чинь Александр тийм байхгүй. Бид одоо юунда өөрийнхөө бодлороо явна гэж байгаа. Тэрийг нь тэр хөшөө нээхэд Путин ерөнхийлөгч бүр онцолж хэлж илээ. Монголчууд бол үнэхээр даралж исэн. Тэгэхдээ монголчууд бол бидний оюун санаа руу халдаагүй маа. Энэ барууныхан бол оюун санаа руу халдаж байгаамаа гэд. Хэдүүлээ бас нэг Украины даймыг зөвдөх маягийн болоод хэлж илээ. Энэ ийм юм тэр хоёулаа Оросын бүх вангууд бүгдээр л тавиулж штэ. Тэгээд тэр энэ нэг их хааны зарилгын төлөө сүүлдээ их хааны ч биш Алтан ордын хааны зарилгын төлөө хоорондоо тэмцэлдэж ийсэн одоо зөндөл юм байгаа л да. Энд чинь Москва, Тверь хоёр одоо их вангийн судлалын төлөө тэмцэлдсэн зөндөө урт түүх бий. Тэр чинь аргагүй яг тэгвэл нөгөө
гол нь хин татвар хураах вэ гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр чинь бас их хүчрхэг вант улс байсан. Тийм учраас бид нэр татврын хураана гэд Москватай булаацалтаад Алтан ордонд суудсан хаадууд чинь бас хөөрхөн тоглоол. Энэ удаа мигмар сүрэнд өгч. Тэгэл дараа нь хэдэн жилийн дараа за одоо энэ удаа отхон баярт өгч гэдэг. Нөгөө хоёрыгоо бас хооронд нь ингээд алцуулаад ийм юмнууд бий тэгээд бие одоо Алтан ордны хаанд очиж алтан хушуу өргөд цааслуулсан тохиолдол бий. Янз бүрийн юмнууд тэр бий л дээ. Тэгэхээр зэрэг нөгөө хараат улсуудын хаадууд учраас угаасаа тавиулууд. Тэгээ яг би яг жигнэсээ Монголд үйлчилжсэнүүд нь энэ. Зүгээр яг ер нь нэг зарлиг авчаад тэгээ тэр хаваараа өөрийнхөө одоо юм хөөцөлдөд өөрийнхөө бодлороо зүтгэж гэдэг юм уу. Даваа борлуулаад байгаа. Даваа борлуулаад бас дайсантай сэмхэн хувилдаач гэдэг юм уу тийм улсууд бас байна л да. Ялангуяа энэ Галицийн вангууд, Волыны вангууд бол ер нь л толгойн цаашаага Монгол, Польш гэд тийшээч нөгөө хилэн жойрхын тий одоогийнхэр бол баруун Украин штэ энэ нутаг чинь. Тэгээ ер нь энэ баруун Украин чинь угаасаа тархин цаашаага байсан л гэдэг нь үед л юм байсан л гэж харагдаад л байгаа юм л да. Александр тэр эхний ихтер ер нь бол ван гэдгийг их ван гэдэг легитим авсан юм байна. 52 он дахиад 1252 он дахиад хар орнд ирсэн ямар очиртай л 2 удаа ирсэн юм шүү. 2 удаа очсон. Эхлээд бол нөгөө юу мань хүн чинь нөгөө хэнийг гүйгийг хаан ширэнд сууж явах үед очиж байгаа шүү дээ. 52 онд ч бол мөнхийн үед очиж байгаа байхгүй. Яг тэгвэл нөгөө хаан солигдох болгонд зарилгаа шинээр аваа шүү дээ. Нөгөө яг тэгвэл чи гүйгийн зарилгаар суусан байлээ гэж бодоход дараа нь мөнх суучхаар чинь чи юу штэ. Хоёрдугаарт Алтан ордон чи мөнхөөс эхлээд Тулун удмынхан их Монгол улсын хаад болж байгаа шүү. Хаан ширээ өгөөдөө удмаас Тулун удам руу шилжиж байгаа. Тэгэхээр зэрэг чи үсээгүй Тулун удам чамайг дэмжиж гин үгүй юу гэдэг асуудал болно. За Александрыг үл дэмжин. Яг тэгвэл Александр Батхан хоёр чинь хоорондоо их дотн харилцаатай. Тийм учраас мөнх бол Батханы хүчээр их хааны ширэнд суусан хүн шүү дээ. Тийм болохоор Александрыг ямар нэгэн асуудалгүй дэмжиж явуулчихсан л та 1252 онд үү 51 онд л ирдэг чинь. Тэгээ яг мань хүн чинь юунууд одоо Оросын түүхэнд бол мэдээж эрэг үүрэг гүйцэтгсэн тооцогдно. Яг тэгвэл Орос одоо нэгэнд эзлэгдчихсэн байсан. Оросын одоо шашин үнэ алдартны шашин бол мань хүнийг ариун гэгээн болгож өргөмжлөх нь бас аргагүй. Яг тэгвэл мань хүний үед одоо үнэхээр Оросын сүм хийдүүд бол сэргсэн байхгүй. Яг Монгол их Монгол улсын дотоод бодлогоор сүм хийдий чинь татвар авахгүй тий. Тэгээд тийм болохоор зэрэг мөнгө төгрөгөд чинь цугларч эхэлнэ. Мөнгө төгрөг цуглараад ирэхээр буур гоё сүм барин ч гэдэг юм уу. Ер нь Монголын эзэрхэл ноёрхолд байх үедээ бол Оросд хамгийн олон сүм баригдсан гэсэн судалгаа байт юм байна. Эхлээд шатаас л да. Ер нь бол эзлэхтэй. Тэгээ дараа нөгөөдөл нь сэргээж аюу олон сүм барьсан гэдэг. Орос хоёлаа ингээд хамгийн Оросоо яриад байвал бас дуусахгүй. Зөндөө олон тавиул байгаа шүү. Тий, Орос дээр гэхэд те. Орос дээр гэхэд тэгээд бус нутаг бас байна шүү дээ. Би нөгөө бусад нутаг руу орохоос өмнө нэг зүйл анзаархад нь чинь дахиад Монголын хар оронд их гүрэнд нөгөө Оросын өдөртөгчтэй хувь заяг шийдэжсэн байна, хорлж алжсэн. За эсвэл зармын өргөжлүүлэлт томилох асуудал шийдсэн. 700 жилийн дараа Москвад яг монголчуудыг хариугаа авсан юм шүү. Тэр он яг 700 жилийн тэр одоо чай болсон очиж амиалдаг тэрийн тунд дүүцэх үзлийн болоод байгаа шиг шүү. Одоо яг бид нар чи хоорондоо гүйлцээр ёо 700 жилийн дараа тэр үеийн Орос шиг жижиг юм болоод өөрчлөсөн юм чи одоо тэгэл том нь асуудлыг шийдэж штэ. Манай асуудал бол энэ хоёр томын хооронд л сүүлийн 100 жил явж байгаа штэ. Тийм юутай юм л да харамсалтай. Хариугал авсан юм шиг байна да. Үүл үрчим үү. За өөр бусад улс орнуудын хувьд зөндөө одоо хоёулаа жишээ болгоод гүржиг ярий тий. За гүрж гэдэг чинь нөгөө хин
Зевс үедээ хоёрын тухай хоёлаа ярьж байгаад юу яасан? Тэр үед Солгоо Георги гээд Гүржийн хааны тухай ярьж исэн. Зевс үедээ хоёртой байлдсан. Энэ тэрний дүү Русудан гэдэг нь. Тэгээд энэ Солгоо Георги нь бол монголчуудтай байлдаж байгаа шархолоод тэгээ шархныхаа хаалунд нас орсон. Тэгээд дүү нь одоо энэ Русудан хатан юу Гүржийн хатан хаан болж томилогдсон. Эмэгтэй хүн юм биш. Эмэгтэй хүн юу сүмд байдаг зургийг яачлаа. Энэ хүний төсөөлөд зурсан зургнууд байдаг. Тэр нь гэхдээ төсөөлсөн зургийг одоо түүхэн зураг гэж үзэхэд хэцүү. Энэ бол яхах байхгүй түүхэн ингээд тэр үед нь энэ хүнийг ингээд сүмийн хаан дээр эн чинь ингээд тойруулаад бас нэг юм байна. Хаалаа. Гэрэл мэрэлтэй одоо гэгэн ариун сахиус маягийн болчихж байгаа. Тэгээд энэ Русудан чин ялч байхгүй их Монгол улсаас хараагддаг хүлийн зөвшөөрөөд тэгээд энэ Русудан хатан чин нөгөө нас барахад нь хэн залгамжлах вэ гэдэг асуудал үүссэн. Тэгээ хэн залгамжлах вэ гэсэн чин энэ Гүржийн нутаг дээр Алтан урд болон их Монгол улсын сонирхол зөрчилдөж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө нэг энэний ах нас барчдаг Солгоо Георги гэдэг шүү дээ. Георги Лаша хаан гэдэг. Тэрний хүү Давид Улуу гэж их Давид гэж. Энэ гүржүүч нэх олон Давидуудтай. Тэгээд яг тэдний ялгахын тулд Давид Улуу гэдэг нь манайхны өгцөн нэр байхгүй. Их том Давид гэж. Энэ юм болчихж байгаа. Тэр Давид Улууг болохоор Гүйг хаан, Гүржийн хаан бол гэдэг. Тэгсэн чинь энэ Русудан хатны хүү хин Давид Нарийн гэж. Тэр Давид Нарийн бас юу очиж байгаа. Тэгээ Гүржийг хоёр хаантай болгоод тавьсан байхгүй. Энэ нь бас их юутай. Эн чин Давид Улуу нь болохоор нөгөө аав нь монголчуудтай байлдад нас орсон шүү дээ. Тэгээд тэгэнгүүт нөхөр бол за би ер нь монголчуудтай ойртохгүй болохгүй байна гэж үзээд нөхөр хар хорин руу хар хорин руу яваад гисэн байгаа. Тэгээ энэ хооронд нь Давид Улуугийн энэ ер нь хаан ширээнд суух амбиц гаргах байх гэж энэ Русудан хатан хардаад тэгээд Сэлжүкийн султан Кей Хосровын ордонд элчээр явуулсан байна. Тэгээд Сэлжүкийн султан чинь энэ хатны хүргэн баггүй. Энийний охин тэр Кей Хосровтой суудсан. Тэгээд нөгөө хүргэндээ хэлж байгаа. Нааш нь битгий явуулаарай гэдэг. Тэгээд нөгөөдх нь тэнд нөгөө Сэлжүкийн султан чи ордондоо 7 жил барьчихж байгаа байхгүй. Явахгүй нөгөө явуулахгүй гэдэг. Тэр хооронд энэ Русудан хатан чи өөрийнхөө Давид Нарийг хаан болгоно гэд бэлдээд тэгээд нөхрийг хар хорин руу явуулсан байна. Хар хорин руу яваад монголчуудтай ойрт гэдэг. Тэгээд нөхөр хар хорин руу яваад эзгүй байж байгаа хооронд нь ер нь бол гэхдээ нөхөр бол хар хоринд ирээд Монгол хатан аваад бүр Гүйг хаантай одоо нөхөрлж мөхөрлөөд бас нөгөө өөрийнхөө лоббийнхаа ажлыг бол аягүй сайн хийсэн байгаа юм л да. Тэгж хооронд нь нөгөө хин чин нас ороод энэ хатан нас ороод тэгээ хатан нас орсон чинь бүржид ой нөгөө Давид Нарийн чинь тийшээ сургаггүй алуулсан бохоо гэд тэгээд ярьж исэн. Тэгсэн чинь 1242 онд Күшэдагийн тулалдаан гэж болсон гэд хоёлаа өмнө ярьж исэн. Тэгээ энэ юуг чинь Кей Хосровыг чинь Баяжуу ноёны зэрэг буцагдаг халзан уулын тулалдаан гэж хоёлаа монголоор орчуулж яриадсэн байна. Тэгээ Кей Хосров чинь буцагдаад нөгөө Гүржийн хаан хүүг манжах мантай болохгүй. Тэгэнгүүт нөгөөдөг чинь сулраад нөгөө Давид Улуу тэр чинь буцаа Гүржид хүрээд ирэхгүй. Тэгсэн Давид Нарийн хараараа яваа сургаггүй алгуулсан. Тэгэнгүүт нь Гүржүүд за одоо тэгээд ганц удмын хүн энэ байгаа юм чинь гэд Давид Улууг Гүржүүд хаанаар залчихгүй. Тэгээд бид нар одоо энэ хааныг залчлаа. Одоо та хоёр хонж өгнө үү гэд загтал явуулаад тэгсэн Гүйг одоо тэгээд та нар хаанаар яатсан бол одоо тэгээд наадхыг чинь сойрхоо доо гэд сойрхоо хийсэн чинь нөгөө Нарийн хажууд нь үйж байгаа шүү дээ хар хоринд. Би яатсан бэ гэдэг гарч ирээ. Тэгэхээр нөгөө зөөлгөө за чи нөгөө хаан нь болоо гэдэг ингээд Гүржийг баруун зүүн баруун гэж хоёр гуугаад
нөгөө хоёрыг чи хаанаар тавьдсан тийм түүх болсон юм. Энэ тэгээд Давид энэ хоёр нь гэхдээ хоёулаа одоо тавил мөн штэ тий ялчгүй л ингээд гүйг хаан тавиад байгаа юм чи. Тэгвэл Давид бол нь болохоор зэрэг нөгөө Давид нарийн нэг авчиад бас хажууд нь хаанаар тавьчихлаа штэ. Тэгэнгүүт тэрэнд нь дургуутсаад мань нөхөр Батхантай дотносч эхэлж байгаа. Мань хүн чинь нөгөө Батханд илүү ойрхон байгаа штэ. Хар хорноос юу н Алтан урд нь илүү ойрхон байгаа юм чи. Тэгээд нөгөө чи Батхантай нөхөрлөөл тэгэл ингээ яваад эхэлж байгаа. Давид нарийн нь болохоор хар хорныг дэмжлэгтэй гэдэг. Ингээд эхлээд Давид нарийн чинь Алтан урдтай муудалцаж байгаа. Иннээс болоод. Тэгээд 1259 онд үлүүдээ мань хүн чинь Алтан урдын цэрэгтээ байлдаад дарагдаад цухтаагаад тэгээд нөгөө Давид улуугийнхаа ордонд очиж нуугдаад. Тэгэхээр бас гүржүүд юу гооххгүй те. Тэр Монголын тавил гэж байгаа бас өвний хэрэг дээр бол бас тийм биш гооххгүй. Тэгэнгүүтээ одоо энэ гүржүүд Эмирэти гэж нэрлэдэг мужи байдаг. Тэр мужийг захираад тийшээ очиж суудсан байна. Тэгжсэн чинь 1261 онд Иранд байсан Монголын цэрэгтэй энэ Давид улуун муудалцаад. Тэгээд бас дарагдаад буцаад нөгөөдгийнхээ ордонд очиод нуугдаад байгаа. Гэх мэтэр тэгээ сүүлднийхээ мань хүн чинь 1260-аад оны эцсээр Монголын хаадуудад илчилгээгээ за би одоо янз бүрийн болохгүй одоо би буцаад хаа ширэндээ сууя гэд тэгж яаж байгаа. Тэгээд мань хүнийг буцаагаад хар хорноос буцаагаад хаан ширэнд суулгаад Тбилисд ирэхийг зөвшөөрсөн байна. Тэгэнгүүт нөгөө Давид нарийн дургуцаад энэ яасан яаж байгаа ингэж болд юм уу гэнэ мань хүн чинь хүлгүү хаантай одоо лобби хийж эхэлж байгаа байхгүй. Яг тэгвэл нөгөө хүлгүү хаан 1258 9 онд дайрад орцсон шүү дээ. Тэгээд тэнд ингээд Илхан тулс байгуулагдсан. Тэгэхээр нөгөө гүржийн бодлого чи хойтлолт нь байгаа Алтан урд өмнө талд нь байгаа Илхан тулс хоёр нөлөөлж эхэлж байгаа байхгүй. Харарын ер нь тэгээд хамаагүй болоод Гублай чинь тэгээд Юан гүрний байгуулад тийшээ явчихсан. Ийм гүрж бол нэг ийм байх. Тэгээд гүржүүд бол Монголын их үнэнч холбоотон байсан. Энд бас ойлгомжтой. Армян гүрж хоёр бол монголчуудын холбоотон байсан. Тэр нь бол хоёулаа загалмаатны шашинтай, хоёулаа мусульман шашинтай улс орнуудын хүрээлэлд оршдог. Мөнхийн дэднээс аюул занал ирж идэг. Монголчууд ирснээр нөгөөдөл чинь мундаг сайхан холбоотонтой болчихж байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ Хүлгүү хааныг дайнд явахад бол Армяны цэрэг, Гүржийн цэрэг дагалдаж явсан. Гошодагийн тулалдаан гэдэг дөрөв чин тэр Байжунагийн Кеосровыг буцахдаг тулалдаан дээр ч бол Гүржийн цэрэг манай Монголын талд байлдаж явсан шүү дээ. 2000 гаруй Гүржийн Хүлэг баатрууд гэж бичсэн байдаг. Тийм одоо үе байхгүй. Тийм болохоор тэд нар ч нөгөө дотроо хоорондоо муудалцахтаа янз бүр болоод байгаа болохоос биш яг энэ бүс нутаг дээр гараад ирэх юм бол Монголын үнж холбоотон болж явж байгаа шүү дээ. Ирантай модалцсан нэг хэр чин Иран дахь монголчууд гүржийг одоогийн газар нутагта давх цуу дээр тэр үеийн гүрж хүлээлүү том жоохон том. Тэр үе армян гэдэг маань юу штэ бүр Туркийн тэнд байгаа Киликийн армяныг ярьж байгаа. Одоогийн армянын тэр армян биш. Тийм тэгээд бас л адилхан шүү дээ. Бид нар чинь бас л адилхан мусульман шашнуудын хүрээлэлд оршиж байгаа нөхдүүд байхгүй. Тэгээд армяны ханууд бол бүгд Монголыг дэмждэг. Монгол цэрэг орж ирэхэд юу яасан одоо тэр айн жалуутын тулалдаанд Монгол цэрэг дарагдахад бол тэн дотор чинь армяны цэргүүд цуг явсан шүү дээ монголчуудтай. Цуг дарагдсан гэх юм уу да. Ийм баг. Гүрж Сэлжүкийн хаан тулсан. Тий одоо тэгэхээр дахиад Сэлжүкүүдийг ярих хэрэгтэй болно. Сэлжүкүүдийн хаануудын зураг байхгүй үргээ. Сэлжүкүүд нь өөртөө арга байхгүй шүү. Энэ одоо Сэлжүкийн хаан Кеосровын зоос. За энэ ерөнхийдөө бол 1240
за чинь Гүшүүдэгийн тулдаан чинь 1240 гэдэг 43 он. 1243 онд халзан уулын тулдаанд Байжуу ноён Сэлжүкийн султан Кэхосромыг дарсан. Тэгээд Кэхосром ингээд нөгөө эрх мэдэл баг байхгүй болоод тэгээд 1246 онд өөрсдийнх нь ноёдууд буслаг гаргахад манайг алдсан юм л да. Тэгээд нөгөө Кэхосром нас оронгууд хэн залгамжлах уу гэдэг бас асуудал гараад ирж байгаа. Тэгээд бол одоо тэр юунд байгаа Багазад байгаа, Иранд байгаа Монгол цэргийн захирагч нар ерөнхийдөө асуудлыг шийддэг үе таарчиж байгаа байхгүй яа. Тэгвэл Сэлжүкүүд манай хараат болчихсон. Тэр үед бол Сэлжүкийн султан тулсыг чинь Конийн султан тулс гэж нэрлэдэг байсан. Тэгээд энэ Конийн султан тулсын одоо хаан ширэг яах вэ гэж яхлаар зэрэг за одоо энэ Кэхосровын том хүн Кейкавус гэж хан байна. За энд одоо энэ ширэгийн залгамжлал яг гэдэг. Тэгсэн чинь за яг тэр ширэгийн залгамжлуулыг нөгөөдөл нь ёслоё гэд нөгөөдгөөгөө султанаар тавьчихгүй. Хоёрдугаар Кейкавус гэдэг хан гэдэг. Тэгсэн чинь Байжуу ноён болохоор зэрэг дүүгийн дэмжнэ. Рукадийн Килич Арслан гэж. Энийг дэмжих ёстой гэдэг. Энд нөгөө бас яг энэ юунд Багаз Иранд байсан Монгол цэргийн захирагч Алтан урдын хаад хоёрын хоорондын зөрчил гарч байгаа. Яг тэгвэл Багаз Иранд байсан Монгол цэргийн захирагч бол нөгөө Хинд захирагддаг. Хар хорин захирагддаг. Алтан урдны хаан ч нь бол бас өөрийн бодлогоо явуулах гэдэг шүү дээ, тий. Тэгээ тэрнээс болоод Сэлжүкүүд хоёр султантай болчихгүй. Килич Арслан, Кейкавус гэдэг. Тэгээд тэрнээс гадна бас нэг хамгийн баг дүүн Кейкубад гэж байгаа. Тэр бас би болно штэ гэдэг. Ингээд нөгөө Сэлжүкүүд ч хоорондоо бужигнаад эхлэхгүй. Тэгээ бужигнаад эхлэхээр нь Байжуу ноён болохгүй гэд. Тэгээд одоо Байжуу ноёны зарилгаар нэг тийм триумвират маягийн байгуулсан баг. Гурвуулаа одоо цугтаа захирж явах хэрэгтэй гэж. Тэр нь бол яг тэ нэг юундаа биш. Монголчууд зөвхөн тэр Сэлжүкүүд хоорондоо байлдаад эхлүүл монголчууд төвөг болох байхгүй тий. Тийм учраас нэг ийм байсан. Тэгсэн чинь Византийн түүх хоёулаа нэг Дорндромын түүхийг ярьж байхдаа нэг Михаил Палеолог гэдэг нэг мундаг хааны тухай ярьсан. Тэр чинь тэр үед нөгөө загалмайтанд давчаад Константинополийг эзлээд мань хүний жөөхөн зайлуулад тэгээ Михаил Палеолог чинь Сэлжүкийн нутг руу зүгтж ороод тэгээ Сэлжүкийн нутагт зүгтаад ороод ирэхээр Кейкавус нь ой чи дүүл одоо миний айрамд байгаа загалмайтны цэргийн командлагч бол гэдэг нөхрийг одоо тэр чинь нэг баахан юутай загалмайтны одоо ерөнхийдөө Дорндром эзэн тусаас зүгтж ирсэн цэргүүдийг одоо хөлсний цэрэг болгоод авцсан. Тэгээ тэрнийхээ захирчаа тавьчихгүй. Тэгсэн чинь нөгөө Килич Арслан гэдэг дүүн энэ хараа юунд орцсон байна? Загалмайтны шишинд орцсон байна. Тэгээ нөгөө Михаил Палеолог чинь их олон жил Түрк Сэлжүкүүдтэй байлдсан байхгүй. Хараа тэр дайсныг авчираад ингээд захирчаар тавиад энэ нөхөр өөрөө загалмайтны шишинд орсон байна. Тэгээд тим яриа гаргангуут нь ах нь уурлаад чи одоо юугээ солиороод байгаа гэдэг нөгөөдгөө барьж авчиад шоронд тэгээ аяхгүй. Тэгээ шоронд хийсэн чинь Байжуу ноён сонсчоод өө тийм байж болохгүй та гурав чинь цуг захирах хэрэгтэй шүү дээ. Тэгж явах чинь чи одоо яагаад тэр дүүм үгүй шоронд гэдэг байгаа. Сулал наатахаа гэдэг. Тэгээд нөгөө Кейкавус чинь хайгаад бас тэг Монгол цэрэг ороод ирвэл бас хэцүү шүү дээ. За суллаа ингээд тэгээд нөгөө хамгийн баг дүүгээ чи очиж сулалсан гэж хэлгээд. Тэгээд нөгөөх нь Монгол цэргийн хүрээ рүү явж хахад очичоод буцаж явж хахад хин бүмэдний үл мэддэг хүмүүст алгадчихж байгаа. Тэрийг одоо түүхчид таажлаа юм да одоо ямар тэр чинь алсан хүн би алсан шүү гэд бичээд үлдээсэн биш. Тэгэхдээ тэрийг алах ямар хэрэгцээтэй байсан гэл тэр хахад хэрэгцээ байхгүй. Тэр чинь хоёр дүүн хоёулаа хаан болох гэд үзээд нь штэ. Тэгээд юу яж байгаа. Тэгээд дараа нь 1257 оноос Хүлгүү хааны дайн эхэлж байгаа штэ. Ираныг тэр чигт нь байлдаж эзлээд, Иракийг эзлээд, Багдадыг эзлээд, Илхан улс байгуулагдаж эхэлж штэ. Тэгэхээр зэрэг тэр үеэс эхлээд нөгөө Монгол цэргийн захирагч биш, Илхан улс
мэддэг. Өөрөлдвөл хар орноос томилогдсон захирагч биш. Илхам мэддэг болж эхэлж байгаа. Тэгээд энэ үеэс эхлээд бас нөгөө дахиад нөгөө хоёр нөхөр чинь зодтолтоод байгаа шүү дээ. Тэгэхээр нь Хөлгүү хаан за юу вэ? Баруун Сэлжүкийн захирагчаар Кейк болсон суу. Зүүн Сэлжүкийн захирагчаар Клич Арслан суу гэдэг. Ингээд нөхөр хоёр тийш нь юу хийсэн баг. Хуугаа хийсэн баг. Тэгэхээр нөгөө Кейк болсон дургуцаад би бүгдээрнгийн захирах хэрэгтэй байсан чинь намайг авчиад талд нь тавьчлаа гэд. Тэнгүүтээ нөгөө нөхөр чинь мамлюкуудтай хуйлдаж эхэлж байгаа. Ер нь мамлюкууд дэмжих нөгөө Бейбарс гэд Монгол цэргийг Анжелуудад дарсан нөгөө мамлюкийн домогт султан. За тэгээд тэр хуйлдаад ер нь бослог гаргах гэж үзэгт нь Хөлгүү хаан мэдчихэд нөхрийг очиод дарахгүй юу. Тэнгүүд нөгөө чинь зүхтаагаад тэгтээ нөгөө Египт рүү зүхтаж чадахгүй. Тэр чинь замд Монгол цэрэг байгаа юм чинь. Евро Никэн эзэн тулс руу буюу одоо хуучин Дорндромын эзэн тулсын үлдэгдэл рүү цухтаагаад очсон юм байлээ. Тэгээд тэндээ очиод энэ удаа мань хүн өөрөө хөлсний зэрэг болчихж байгаа. Никэн улсын. Тэгээд Никэн хаантайгаа бас таараагүй. Тэгээд нөхөр яах вгээд одоо дорн зүг рүү явж болохгүй Хөлгүү хааны өмнө юу болчихсон. Буруутан болцсон. Никэд бай гэхээр нөгөөдөлтэйгээ муудалцсан. Тэгжсэн чинь Алтан ордын хаадууд руу мань хүн чинь илчилгээж нөхөрлөөд тэгмүүд Алтан ордын хаадууд за чи Малдавт очиод байжээ гэд. Тэгээд Малдав руу нүгэж явцсан байхгүй. Одоо Какаус гэж Малдавт үндэсний цонх байдаг. Тэрийг Кейкаусын үлдэгдэл гэж Кейкаусынхан гэдэг нэр нь одоо Какаус болоод хувирцсан гэж. Исламын шинтэй. Исламын шинтэй. Молдовт тий Молдовт. Цөөнхөлдөө. Ер нь бидэрд нөгөө түүхийн нэг сайн мэдэхгүй болохоос биш одоо энэ Урмын Молдовт ч бол бас манайхны үлдэгдлүүд энэ Сэлжүкүүдийн үлдэгдлүүд олдсон юм зөндөө биш дээ. Ясса хот гэдэг чинь монгол хэлний ёс гэсэн үг. Ясагча хот гэдэг нь бол засагч хот гэсэн үг. Хаан хот. Энэ чинь Ясса чинь Урмынх. Нэг нь Молдав гэж хэлв. Ийм хотод. Тэгээ яг нөгөө Кейкаус чинь багтлаад алга болсон. Тэгээд Клич Арслан одоо юу болж байгаа хөөхгүй. Сэлжүкийн цорын ганц хаан болж байгаа. Тэгээ бас тэр нөхрийг монголчууд хардаад байгаа хөөхгүй. Ер нь яг хаанаас зэрлэг аваад манай тавиул мөн те. Тэгтээ яг жинхэнэ бас юу бишээ гэд. Тэгээд нөхрийг бас энэ мамлюкуудтай хувилдаж гин гэдэг бас тийм хардлага яваад тэгэнгүүт нь тэргүүн сайдын гатгаж жагаад нөгөөх нь буслаг гаргаад Клич Арслангаа нухаа хийж байгаа. Тэгээд Клич Арслан галчхангууд нь тэрний хүү нэг Кейосров гэдэг 3 дугаар Кейосров гэдэг бага насны хүүхдийг Сэлжүкийн хаанаар тавьчаад тэгээд яг захирж байгаа хүн нь бол монголчууд захираад ингээд явчихсан. Ийм л Төвл юу энэ түүхийг ярихаар хоёулаа нэг баахан Кейосров, нэгдүгээр Кейосров, хоёрдугаар Кейосров, нэгдүгээр Клич Арслан, хоёрдугаар Клич Арслан гэд ийм улсуудтай болно л доо. Энэ үеийн солонгосын хаадууд чинь бүгд Монголын одоо цэргийн хүчинд тогтож байгаа хүмүүс аахгүй. Палчоо гэж одоо солонгосууд нөгөө монголчуудтай дайдж явах үедээ сайн дурын цэрэг цуглуулад тэрийг палчоо гэж нэрлэдэг. Сан палчоо гэдэг нь 3 палчоо гэж байгаа. Палчоог солонгосоор яриад байгаа юм шиг. Одоо бүх хэлээр ярьдаг болох гэдэг нэг үгүй. Тэгээд тэр эднэр бослог гаргасан тохиолдлууд нэлээд хэд байдаг. Тэгээд тэр бослог гарахдаа дандаа энэ Монголын хааны тавиулын эсрэг гэж бослог гаргадаг. Тэгээд нөгөөх нь Монгол цэрэг орж ирж дардаг тэр бослогыг. Ийм бодит түүх байсан л да. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Таны нэг түүхэн романоос унчуу эсвэл та чинь түүх ромаа бичгээр л ярьж чинь одоо энэ жанр руу орвол бас та нилээ явахаар шиг. Гэхдээ энэ чинь үнэхээр юунууд болсон явдал ч тийм.
их бид нар нөгөө бидний түүхтэй хамаагүйгээд хайчихдаг. Гэтэл эн чинь бүр хамаатайгаар барахгүй бид нар чинь тэнд одоо хүүргээ тэр 3 дугаар гээ хосроо гэдэг бага насны хүүхдийг бол одоо ялчгүй Монголын жинхэнэ тавиул гэж үзнэ үстэй тий. Тэр хүн чинь тэр хүүхэд чи өөрөө захирж байгаа юм байхгүй. Яг тэр Сулейман гээд аав нь алчсан нөхөр бол тэргүүн сайд тэр захирж байгаа нэртэй. Тэгээ тэрийг монголчууд цааслаа хийж байгаа юм бас. Тэр чи бас зүгээр байгаагүй л да. Бие барстаа бас хуйлдсан хэрэгнүүд гарсан гэдэг ч юм. Тэгээ энэ юу Кехосроо үед чинь Конийн султан улс гэдэг нь бүр сулраад энэ үеэс эхлээд Османы туркууд тодорч эхэлж байгаа байхгүй яг тэгвэл энэ Сэлжүкүүд нь дотроо хэдий туваагдаа тэгээд тэр нь чинь Осман гэдэг нөхрийн захирсан байсан Сэлжүкүүд Турк Сэлжүкүүд чинь Османы туркууд болж энэ Османы эзэнт улсын үндэс суурь тэр үеэс тавьсан. Хоёлоо баруун талдаа л яваад энэ зүүн талд Солонгос гэж нэг сайхан улс ба штэ тий. Бид нар ингээд Солонгосын дайны тухай яриад ерөнхийдөө голцоо дайныг ярьсан штэ. 8 дай хийсэн айгүй ядаргатай юм болсон гэд ер нь бол нэг юм маш тодорхой хэлэх хэрэгтэй байхгүй. Яг гэвэл тэр нөгөө манайхан чинь ороод чи юу яа их хаанд очиж мөрөг гэдэг шаардлага тавьдаг. Тэнгүүт нөгөө Солонгосын хаан чи би явахгүй гэд тэгээд хан хүүгээ явуул гэхлээр нэг хүлэх хан хүү явуулаад санаж байгаа үстэй тий. Тэгээд байжсэн дараа нь аргагуудад хөрхий ялагдаад ингээд ирэхсэн. Тэр үе чинь нөгөө Солонгосын жинхэнэ захирагч нь бол Чой гээд цэргийн жинжингууд. Одоо нөгөө Японд нэг хаан гэж байдаг. Тэрний доор нь Шогун гээд захирагч байдаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан тэрний Солонгос хувилбар нь Чой удмынхан байсан. Тэгээд тэр Чой удмын сүүлийн жанжин үхээд тэгэнгүүт Гонжоо хаан чинь юу мэрэгэн аргуулад ер нь тамартай улстай ийм байх гэжсэн чинь энэ нэг Чойгийнхан л ингэж ийсэн юм аа. Тэгээд яг өөрийнхөө хүү Вонжоо нэг жинхэнэ хүүгээ евро явуулахгүй. За тэр үуч одоо Бээжин рүү явуулж байгаа юм л да. Тий. Тэгээд Бээжин рүү нөгөө хүүн явж очиж яхад энэ 1259 онд очиж байгаа. Тэгэхэд яг Монголд нөгөө асуудал үүсэж байгаа байхгүй хувлын ариг бүхэн хоорондын мөн хаан асуураад хэн суугаа гэдэг асуудал үүсээд тэр хооронд нь мань хүнийг юу Бээжин явж явах замд нь аав нь нас орсон. Гонжоо хаан нас орчихгүй. Тэгээ Гонжоо хаан нас орнгууд нөгөө солонгосуучин бодож байгаа шүү дээ. За одоо Вонжон шүү. Вонжонд хүүн. За хаан Гонжон. Тэгээ Гонжон Хонжоонч гэдгийг Гонжоонч гэдгийг одоо би яг солонгос хэлийг мэдэхгүй болохоор тэр дуудлагын юу гэж явд юм байгаа. Тэгээд нөгөө солонгосууд бодож байгаа шүү дээ. За өөрхий Вонжон хаангуу бол тийшээгээ явцсан одоо бараг ирэхгүй хөө. Тэгээд нэг өөр ханхүү өөр удмын нэг нөхөр одоо хааны удмын өөр нэг ноёныг юу болгох гээд хаан сэрийн сулгах гээд тэгэнгүүт тэр нь нөгөө Вонжонд мэдээ болж ирэхгүй. Тэгээ мэдээ болж ирээд яг тэр үед мань хүн чинь Бээжинд л өдөхөж явсан гэсэн чинь хувлаа Бээжинд ирж таарад хувлаа бол нөгөө хаан ширэндээ суух гээд өмнөд хэттийн дайнаа хийчихэд ирж байгаа үе таарж байгаа байхгүй. Тэгээд хувлаа юу эс магоо заа чи одоо буцаж байгаа хаан суу. Чи тэгтээ одоо яг манай Монголын хараад гэдэг хөлөө шөрөөд одоо яг ингэ шүү гэд. Тэгээ нөгөөдгөө тгий гэд. Тэгээ мань хүн чинь Илсэн ван гэдэг Монгол нэр өгөхөд Илсэн гэж. Илсэн. Тэгээд дагуулад нэг Монгол цэрэг дагуулад буцаага явуулчих. Тэгээд мань хүн ч очиод буцаад хаан ширэнд суухдаа Монгол цэргийн өвчөр суудчих байхгүй. Тэр цэргийн жанжингийн солонгосын судруудаар Шүүлитай гэж нэрлсэн байгаа. Шүлтэй адил гэсэн үг юм уу? Нөх тийм нэр юм шиг байна. Тэг холбогдох зураг байгаа. Энэ нөгөө сүүлийн Гонмын хааны л зураг байгаа юм да. Энэ Будашир хатан гэдэг Монгол хатантайгаа. За тэгээд тэрнээс хойш биш үү? Залгадсан ширээ залгамжилсан энэ Гонмын хаан хүртэл хэд хэдэн хаанууд ширээ залгамжилсан. Тэдрийг бүгдээр ингээд чуу гэдэг ов өгдөг. Чуу гэдэг нь үнэн ч гэсэн үг. Монголын хаан ширээнд үнэнч байх хэрэгтэй гэдэг. За энийг хоёлоо бүр айгүй дэлгэрэнгүй ярьсан дөө. Энэ чинь хэн насураад
Унжаа хааныг нас барахаар нь Чөнөөл гэдэг хаан суусан. Тэрний чинь монгол нэр нь Илсүү ван гэдэг. За тэр Чөнөөл хаан чинь Хувлаа хааны охин Хөтлөг хэтмиш үлээ. Хөтлөг Килмиш гэдэг хүүхнийг авч хатан болгож авч суусан. Тэгээд энэ Чөнөөл хааны үед чинь нөгөө солонгосууд Монгол Хувлаа хааны зарилгаар одоо Японд руу дайрахад зэрэг мэрэг гаргаж ийсэн ч гэдэг юм уу. За тэгээд энэ Чөнөөлийн хүү Чунсон гэж энэ монгол нэр нь Ижил бух. Солонгосын хаадаг бол бус газрын хаадаас ялгаатай. Хүүхдийн баг багт нь авчираад юунд суулгачдаг, Бээжинд суулгачдаг. Тэгээ Хувлаа хаан бол энэ Чунсонд бол их хайртай байсан. Ижил бух гэдэг хүүд ач хүүдээ. Тэгээд эн чин Хувлаа хааныг нас барсны дараа штэ аав нь энэ Чөнөөл нь нас бараад 1308 онд Чөнөөл нь нас бараад тэгээд энэ Ижил бух очиж хаан ширэнд сууж байгаа. Тэгтээ мань хүн Хувлаа хааны ач охин Будашрэг гэж. Будашрэг хатнаар авсан ийм хүн байгаа юм. Тэгээд Чунсон одоо солонгосын түүхэнд бол Чунсон гэж энэ их бас сони нөхрөлдөө. Одоо ялчгүй эдгээр биш үү? Энэ үеийн солонгосын хаадууд чинь бүгд Монголын одоо цэргийн хүчинд тогтож байгаа хүмүүс аахгүй. Палчоо гэж одоо солонгосууд нөгөө монголчуудтай дайдж явах үедээ сайн дурын цэрэг цуглуулад тэрийг палчоо гэж нэрлэдэг. Сан палчоо гэдэг нь 3 палчоо гэж байгаа. Палчоог солонгосоор яриад байгаа юм шиг. Одоо бүхлээр ирдэг болох гэдэг үгүй. Тэгээд тэр эднэр бослог гаргасан тохиолдлууд нэлээд хэд байдаг. Тэгээд тэр бослог гарахдаа дандаа энэ Монголын хааны тавиулын эсрэг гэж бослог гаргадаг. Тэгээд нөгөөх нь Монгол цэрэг орж ирж дардаг тэр бослогод. Ийм бодит түүх байсан л да. Тэгээд Чунсон чинь нэлээд хэдэн жил хаанчилж байгаа. Дараа нь хүүдээ сайн дураар хаан ширээгээ шилжүүлчихэд өөрөө лам болоод төвд рүү яваад гэсэн бид. За энэ үед нөгөө бас юан чин жоохон дампуурж эхэлсэн. Энэ Шэдбэлгийн хааны үед штэ. Тэгэхэд энэ хааны модмын нэг одоо эн чинь нөгөө нэг Чунсон чинь Монгол хатнаас төрсөн хүүхэд байгаа штэ. Гэтэл энэ хаан бас солонгос хатан тавьсан ч өнөөл чинь. Тэгээд тэр солонгос хатнаас төрсөн бас нэг хүү байгаамаа тэр чинь Ванго гэдэг солонгос нэр Ванго. Тэр нөхөр чинь юунд Бээжинд бас өсөд Үлзит гэдэг нэртэй. Монгол нэр нь Үлзит. Тэгээд Шэдбэл хаантай найзлаад тэгээд Шэдбэл нь хаан сунгуудаа за энэ Чунсокыг зайлуулад Үлзитийг тавьчих гэдэг юм хийгээ. За ерөнхийдөө нэг юм бодлонтой юм болсон. Тэгээд тэгжээтэл нөгөө Шэдбэл хаан ч өөрөө халагдаад тэгээ халагчлаар нь зэрэг нөгөө хэний чинь Үлзитийн чинь дэмжих хүн байхгүй болоод тэгээд буцаад Чунсок нь хаан суусан гэдэг ч юм уу. Тэгээд Чунсокын дараа Чөнхөө энтер гэдэг ингэж яагаад тэгээ энэ гонмын хаан энэ Чөнхөө чинь Монголын юу вэ? Чунмок нь бол Бадамдорж гэдэг монгол нэртэй. Тэ? Ийм Чумок нь Ринчуан гэдэг хүү юм. Тий. Тэгээд Чөнхөө чинь Ринчуан. Тэгээд Чунмок нь бол Бадамдорж. Тэрний араас залгасан Чунжон гэж тэрийн чогсомд орж. Яг нөгөө Юан улс тэр үед чинь нөгөө юунд орцсон будын шишинд нэлээ орцсон учраас нөгөө төвд нэр өгөөд эхэлж байгаа байхгүй Бадамд орж чогсомд орж гэж байгаа шиг. Тэгэл энэ тэгж явсаргууд энэ гонмын энэ хамгийн анхны Чуу гэдэг овгийг аваагүй. Солонгосын. Чи анзаарвал Чөнөөл, Чунсок, Чунжон гэж яваад байгаа үстэй. Үнэн ч гэдэг. Энэ хамгийн анхны гонмын гэдэг цолоор суусан хаан. Тэгэд энэ хааны үед энэ чинь бас Монгол хатантай одоо тэр Солонгост байгаа Монгол хатны юу гэдэг байгаа штэ.
бунхан гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь энэ хатны бунхан баггүй. Энэ Будашир бас. Будашир гэдэг хатан. Тэгээд энэ юу гонмны үед бол нөгөө Юан улс дампуурж гэдгийг ерөнхийдөө солонгосууд мэдээд тэгээ гонмын хаан чинь бие даасан бодлого явуулах юм хийжсэн. Тэгээд хоёулаа нөгөө нэг тогоон төмрийн солонгос хатан gie үлзээ утаг гэд тэр хатны тухай ирж ирсэн. Тэр чинь нөгөө дүүгээ солонгосын хаан болгох гэд тэгээд солонгос руу тийм Монгол зэрэг дайчилж илгээгээд тэгээ тэрийг энэ гонмын хаан ялуу гол дээр буцсан байхгүй. Гол гарч явах үед дайрж ороод тэгээд Монгол цэргийг буцахад тэгээд монголчууд нь дахид цэрэг явуулах чадлагүй болоод Юан ч өөрөө нөгөө дотоод бослогоо дийж хүчрэхэ байцсан. Тэгээд сүүлдээ таван төмөр хаан чинь юунаас Бээжингээс хөөгдөд ингээ явчихсан. Тэгээд энэ Будашир хатан бол нөхрийнхөө бодлогыг их дэмждэг. Бүр нэг хайхтар Монголын гэсэн тийм юм барихгүй нөхрийнхөө засаглалтыг дэмждэг ийм хатан байсан билээ. Тэгээд солонгосчуудад их сайн ханддаг энэ төр байсан гэд тэгээд тэрнээс нь болж энэ Будашир хатны чинь одоо Монгол хатан гэж солонгосуудаар бунган хөндлөж барьж ингээд байгаа нэр. Энэ хатнаас хүүхэд төрөөгүй. Ягаад ч хүүхэд төрдггүй л хүн байсан юм билээ. Тэгээд ноёдууд нь одоо ингээд энэ хатнаас ч хүүхэд төрөхгүй байна. Тийм учраас та одоо солонгос хатан аваа гэж гонмын хаанд айлтгал өргөсөн чинь нөгөөх нь ууралж тэр ноёдуудыг цээрлүүлж исэн залхаан цээрлүүлж исэн гэсэн юм бичгтээд үлдсэн. Гэхдээ энэ гонмын хаан бол монголчуудаас айсантай биш юм. Энэ хатанд л их сайн байсан юм шиг байна. Тэгж тэр үед нөгөө Монгол нь ямар ч нөлөөгүй болоод язгуурын Монгол нутг руугаа түрэгдээд алга болцсон байсан юм чинь. Энэ гонмын хаанд тэр gie хатны хүү Аюушраа тэр биелэгт хаан чинь загтал битсэн байтэ. Хоёулаа минийг хоёр талаас нь хавчиж цохиё гэж. Тэгвэл та бүхэн хоёулаа Чингисийн удам шүү дээ гэж бичиж байгаа. Хоёулаа Монгол цустай. Энэ чинь төв Монгол цустай шүү дээ. Энэ чинь дандаа нөгөө хувлын удмын огтуудыг авч суугаад байгаа юм чинь. Уул нь нөгөөдхийн санаа нь бол чийд солонгос, бийд солонгос, чийч Монгол, бийч Монгол одоо хоёулаа нэг хоёр талаас нь зохио мохио гэж. Тэгээ энэ яг үлдээ тийм бодит биш гэх юм уу да. Үйл хэрэгт мань хүн очиж оролцоог үлдээ. Үр дүнгүй үйл хэрэгт оролцоод юм л гэж утсан. Тийм тэгээд өөрийнхөө дотооддоо яа гэж яхад дээрээс нь минтээ байлдах, хятадтай байлдах гэдэг гүйж явах гэдэг бол юу. Тэр нь солонгосуудын үед 100 гаруй жил Монголын тавил хаад өдөртөгчд байсан юм шүү. Тийм тэгээд тэрийг одоо солонгосууд бол солонгос хаан энэ чинь Чүнёл гэдэг хаан, энэ чинь Чүнжон гэдэг хаан гэдэг ингээд байгаа. Тэр чинь бүгдээрээ Монгол нэртэй ижил бух, чогсом дорж, бадам дорж гэдэг тийм нөхдүүд яваад штэ. Тэгээ бүгдээрээ Монгол цустай. Яг гоо мэдээж хэрэг манай уламжлалаар бол нөгөө цусан төрөл биш, ясан төрлөө барьдаг учраас эцэг нь солонгос гэсэн утгаар явах байх л та. Гэхдээ одоо жишээлбэл гонмын хаан бол цусаар наваад үзэх юм бол хэдөө нь солонгос юм бас бодох хэрэгтэй шүү дээ. Тэр чинь хаав байсан Вонжон хаанаас эхлээд Монгол хатаа аваад ингээл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг баг одоо цусны хэмжээ ирвэл манай энэ цус судлаачтай судалж үзэх хэрэгтэй. Ер нь баг 90% нь Монгол цустай болсон байх магадaltaй юм байна. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Кино шүүмжүүдээр энэ солонгосын кинонууд дээрээс тэр Монголтой холбоотой юм хийхгүй байх шиг зориуд тойроод идэв юм шиг. Тэрнээс үзэгчдээ санал болгуулын солонгос нэг ангид Монголтой холбоотой янз бүрийн кино байвал бид нар санал болгосон. Шүүмжлэлтийн кино болдгоо зовлонтой. Их болгоомжтой. Боломжтой. Англи хэл дээрх кино байхгүй бол тийм нэг солонгос хэл мэдэхгүй юм чинь. Киног нь үзээд ойлгохгүй бол яаж чадахгүй л дээ. Тийм нэг тийм. За өөр ямар. Тэгээд хоёлаа цаашаага явах зөв өмнөд Аз гэж битүү тавилууд байна шүү дээ. Хоёлаа Бирмин дайны тухай нэг дугаар хийсэн шүү дээ. Тэгээд нэг Нарат Ихапати гэдэг нэг
амар муухай ховдог хааны тухай ярьжсэн санаж байна. 300 төрлийн хоол иддэг гэд. Тэр Наратипатик үхсний дараа тэр чинь нөгөө аав нь дөхүүн барьж яваа цаацалсан шүү дээ нөхрийг. Тэгээд нөгөө Паганы хаант улс чи хэд хуваагдаад энэ юу баахан самуун болоод тэгээд энэ Шан аймгийнх нь учрагжээд үнэн хэрэг дээрээ бол Бирмийн энэ юуны Паганы хаан гэдэг хүн маань бол зүгээр яг тэр Паган хоттой л нэрхэж байгаа хүн болж хувраад нутаг дэвсгэр нь бол баахан можууд болоо хуваагдсан юм үе байсан. Тэгээд энэ Наратипата хааны нэг хүү Киясуа гэж байна. Киясуа гэдэг хүний зурсан байгаа байдал нь энэ. За энэ хүн юу яагаад ер нь нөгөө Шангийн жанжид үнэн хэрэг дээр бүх хэргийг мэдээд энэ нөхөр чинь нэг тийм ёслолын хаан шиг юм болчиход байхлаар нь нөхөр ерөөсө шууд юуны мэдлэлд орё. Юуны одоо дагаар ороод тэгээд юуны зэрэгээр шангуудаа дараглаж бас юм бодлого гаргасан байгаа. Тэгэнгүүт нь нөгөө юун гүрний хадууч боён их зөв бодолтой хаан байна гэд нөгөөтгий чинь соёрхоод за чи одоо Паганыхаа хаанаар суу гэд. Тэгээд энэ хойд Бирмийн тастаж аваад Женямож гэд. Тэгээд дараа төв бүсэг рүү нөгөө энэ Кясо чинь очиод дагаар орчингууд нь Мянзомож гэд. Ингээ муж одоо юан гүрний харьяа мужууд болгоод зарлцсан байгаа. Тэгээд энэ ч одоо хиний Үлзий төмөр хааны үед болж байгаа үйл явдал 1200 хэдэн тэ хин Хувлаа хаан нас бараад нэг удааг байсан. Хувлагийн нөгөө юу ачхуу төмөр чинь хаан болж байгаа шүү дээ Үлзий төмөр гэдэг нэрээр. 97. За тий. За тэгээд ийм юм болоод эхлэнгүүт нөгөө Шааны жанжид чинь юу яасан баг. Бид нэр одоо ингээ шин сүм барьчлаа. Та ирж энэ сүмийг нээлт хийж өгөөч, туузыг найжилж өгөөч гэдэг. Тэгэхэд бол тэр Наратипата хааны хатан Пуасо гэдэг хатны тухай хоёлаа тэр дугаар дээр их ярьсан шүү дээ. Пуасо бол мэдчихсэн байгаа очихоор барьж өгч ална гэж. Тэгээ Пуасо болохоор энэ Кясогийн бодлогыг буруу гэж үзээд юуныг дагаар орж болохгүй. Энэ бол буруу бодлого явуулсан гэдэг алны үзгээ явуулчихсан шиг байна. Тэгээ нөхөр яваа очисон чинь нөгөө тийч барьж аваад юу тууз мууз хайчлах толгойг нь хайчлах юм болж өгөөд тэгээд хөрхөө юу байсан баг нөгөө тийч эхлээд яг лам болгоо хайчих. Тэгээд лам болгочихлоор лам болгочоод манай хүн чинь хаан болж болох болчих шүү дээ лам юм чи. Тэгээ байжсэн чи ерөнхийдөө бас нөгөө монголчууд асуудал үүсгэж эхлэхгүй та нар ч яаж ийна. Манай одоо соёрхсон нөхрийг одоо инглээ гэд тэгэнгүүт нь бушуу нөгөөдгий чинь цааслаа хийсэн байхгүй. Тэр чинь чи яаж цааслав? Энэ бирэнд нэг тийм ёс үйд юм шиг. Ямар үхлэр хүмээр үү гэж асуудаг. Тэр Наратипата хааны чинь хүүн барьж авчиад цааслахын өмнө яхаа толгоогоо ахуулах юм уу? Хортой хоол идэх юм уу гэд сонгуулдаг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хаан би одоо яасан дээрөө гэд тэр Пуасо хатнаас асуусан ч одоо хоолыг идсэн дээр шүү дээ. Ядаж одоо хамгийн дуртай ажлаа өөхөх өмнө хийгээд өөхөн зүйтэй гэд. Тэрнтэй адилхан энэ Кясог яаж цаацлах юм гэдгсэн чинь би одоо манай удам цусаа урсгаж өгсөн одоо хаан байхгүй. Тийм учраас намайг боомлж алаа гэд. Тэгээд дүүжилсэн юм байна л. Тэгээд тэрний хүү Санит гэж тэрийг нөгөө Пуасо гэдэг хатан чинь хаанаар өргөмжилж байгаа. Энд чинь тэгээд Паганы хаан гэдэг нэртэй боловч нөгөө Паган гэдэг хоттол сууж байгаа хаан болчиход байгаа шүү дээ. Бус мужаа мэдчихгүй. Тэгээд тэр байжсэн чинь өөр нэг хүн тэр нөгөө алуулцдаг Кясо хааны өөр нэг хүн Кумара Касапа гэдэг. Эдгээр чи бас бүгдээрээ бүдэн шишинтэй тийм болохоор юу ийм нэрнүүд байгаад байгаа. Тэр Бээжинд ирж байгаа. Тэгээ Бээжинд ирээд тэгээд Үлзий төмөр хаанд очиж мөргөөд тэгээ одоо ингээд аав юм алчлаа. Би одоо хаан сумаар байна гэдэг. Тэгэнгүүт нь Үлзий төмөр хаан бодсон байгаа энэ 1300 онд болж байгаа үйл явдал. Гонч нэг хаан хүн хүрээд ирж байгаа юм байна.
Тэгэхээр зэрэг Монгол цэрэг яваад орохоор мэдээж энэний өөрийнх нь фракц гэж нэг юм байх хэвээр. Тэгээ Бирмийн тал фракцтай нийлж хагаад Бирмийг ерөөсө бүтэн эзэлдэг хэрэг гэж бодоод нөгөөдгий чинь Монгол цэрэгтэй хамт буцаагаад Паган руу явуулчихгүй. Тэгээ яваадсан чинь өөрхий нөгөөдгийн дэмж хэмтэн байдгүй. Тэр үед нөгөө биеэмчүүдийн ойлголтод одоо Монгол гэхээсээ хятад гэж хараад байгаа. Тийш орж байгаа зэрэг дотор ч Монгол зэрэг зөөхөн орж байгаа. Хятад зэрэг л орж байгаа. Голцоо Юнан мужийн зэрэг л орж байгаа. Тэгээд нөгөө хятад зэрэг дагуулад ирсэн болохоор нөгөө нутгийнх нь мань үний үздэггүй. Тэгээд юу хийж байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг Шангийн жинжид гэдсэн чинь ах トゥ 3 байсан. Тэр 3 нь бол нөгөө Монгол цэрэгтэй байлдах гэхээр дийлэхгүй учраас Монгол цэргийн жинжидтэй сэмхэн хэлцээ хийж байгаа. Тэгээд судар дээр бичснээр бол 800 лан алт, 2200 лан мөнгө өгч ийж. Тэгээд нөгөөдөл нь орж ирсэн чинь нөгөө юу яцсан? Бирм дагаар орчлоо. Гэт нөгөөдөл нь авилгаа аваад тэгээд яваад өгч байгаа. Энэ Кумарагасапа гэдэг байгаа чинь энийг ерөөсө тоож байгаа амт энэ Бирм даалга. Энэ бол бүтэхгүй юм байна. Яг тэр санитн байж гэд. Тэр нэг ёс төдий нөхөр байгаа шүү дээ. Тэгээ буцаа явсан. Тэгээ дараа нь тэр чинь тэр хідэн жинжтэй чи үлзий төмөрхан шүүж цаасалсан бит. Яг л нөө Бальдын үүрэг даалгавраа биелүүлээгүй. Авилгал авсан гэд. Авилгын өөрснөө мэдээлсэн багамаа. Мега авцсан шүү гэд. Өөрөө бас авцсан мөртөө тэгээд хаанд очиад тэр байтгаа эднэр чинь нөгөө дай хийж Бирмийг эзлэгчсэн хүмүүс чинь бүр гол мөрнийхэн сувг муугийн засч өгөө бүтээн байгуулалт хийгээ буцаа явцсан байдаг аахгүй. Тэгээд тэрнээс хойш Бирмч тэгээд нөгөө Паган гэж улсан ч байхгүй болоод хэд хэдэн улс болж хуваагдаад тэгээд монголчууд нөгөөдхийг тэр олон хоорондоо бүжгэнсэн улсуудын учир энж олохоо байгаад тэгээ хаяад явсан. Тий. Зүгээр хаа очиж юу ягаагүй. За Вьетнам Энэ ч нөгөө нэг Чан овгийнхан хаанчилж ирсэн үе шүү дээ. Нөгөө Монголтой байлддаг үе нь. Тэг яг тэр тухай хоёлаа бас далайн флотын тухай ярьж байгаа. Тодорхой ярьсан учраас тэрийг давтаж яриад яахав. Зүгээр сони юм гэхлээр Вьетнамын 2 дугаар дайны үед энэ Чан хааны Чан гэдэг юм уу, Тран гэдэг юм уу, Оросууд Тран гэж бичээд байгаа. Англичууд Чан гэдэг. Яг дуудлага нь одоо юу вэ? Энэний үеэлдүү нэг Тран Нян Тон гэж нөхөр байгаа. Би Вьетнамаар ярьж чадахгүй. Дуудлага та түмпэн гэх шахлаа да. Тэр бас Бээжинд дахивчичаад Ховлын хаанд мөргөөд би хаан болмоор байна гэд. Тэгэнгүүт нь Ховлын хаан энэ их сайн залуу байна. Энийг хаанаар тавья гэд. Тэгээд цэрэг оруулаад нөгөө Тран Нян Тон гэдэг нөхөртэй хамт буцаагаад явуулсан байдгийн. Тэгээд тэр чин тогоон газраар довтлоод амар 500 онгоцтой нөгөө Вьетнамын голуудаар гэж одоо Халонгийн булан гэдэг одоо айгүй гоё аялал жуулчлалын газар байгаа шүү дээ. Тэр булангаар ороод тэгээд орж ирсэн байдгийн. Тэгээд харамсалтай нь нэгдүгээрт би тэр дугаар дээр их тодорхой ярьсан даа нөгөө хангамжийн онгоцнуудаа шатаалгацсан. Тэгээд уул нь дайрж ороод нөгөө Тандон гэдэг нийслэлийн Тандон гэдэг нь одоогийн Ханой л доо. Тэрийг эзэлчихлээдэг. Эзэлчихлээр нөгөө хаан зогтоод ширэнгэндээ орчдөг. Тэгээд шүн гарч ирж сэмхэн нэг хоёроор нь халаад болдгоо. Хангамж байдгүй. Ингэж явсаар байгаа. Тэгээд сүүлд нь манайхан за болио гэд. Тэгээд хайж гарсан. Тэрнээс болж энэ тогоонч уул нь хувлыг залгамжлах хэрэгтэй байсан хүн штэ. Тэгээ ийм бүтлгүй гараар одоо яаж яах вэ гэд хаанаар тавихгүйгээ тогооны чинь нэг захын мужийн захирагчаар хөөж явуулаад тэгээд юу төмөргөд ачхүүгээ хаанаар тавьсан тийм л дээ. Энэ Таньян Тон гэдэг нь бол амбан яваагүй бас адилхан нөгөө харийн цэргийг дагуулж ирсэн хаан хүү учраас Вьетнамууд нь мань хүнийг үзээгүй. Тэгээд энэ манай тавил бол тэгээд
Монгол зэрэгтэйгээ хамт цугтаагаад тэгээ энэ хүний хувьд яг хайхаар энэ Юнан хавцал нэг төшмөл хийж ягаад нас орсон байдаг. Вьетнам руу буцаж нүүргөө болцсон. Тэгэд угаасаа Вьетнамын юу гэж болохгүй юм чинь мань хүн бол одоо юан гүрэнд бол хэрэггүй шүү дээ. Зүгээр нэг хоолны савл болж байгаа байхгүй. Тэгээд тэрийг нэг мужийн нэг төшмөлөөр юу яагаад төшмөлөөр тавиад ингээд тэр тэндээ нас орсаа гэж ингэж яасан. Гэхдээ юу гэх юм бэ? Энэ бол 50 биш 50 болж байгаа юм л да. Яг тэгвэл энэ 2 дахь дайны дараа бол Вьетнамд асар том өлсгөлэн болоод яг монголчууд орж ирээд за шатаагаар хайчиж байгаа шүү дээ. Хамгийн мэжтэйгээ хайчиж байгаа юм чинь. Нөгөөдөл ч яг ууланд ороо за хэсэг байдаг юм байгаа үстэ. Тэг монголчууд буцчихлаар гараад ирнэ хоол хүнсний асуудал байхгүй тий. Хамгийн мэжтэй ч явцсан юм чинь. Тэгээ ингээд ахаар нөгөө энэ Транг хаан чинь Хувлаа хаанд илчилгээгээ за би таны хараат болёо гэдэг. Тэр нь бол формал хараат л байхгүй. Зүгээр л яг хараат гэдэг дээртэй үний хэрэг дээр мань хүн бүх юма мэдж явжсэн зүгээр хоёулаа дайнаасаа залхаад тэгээд юу яасан улс судалтай. Ингээд эн чи юу вэ? Балгарыг ус орхисон биз дээ. Гото тэгэл дахиад нэг тусад нь яахгүй бол нөгөө нэвтрүүлгийн цаг маань дуусаад тэгээ тууштай байл та. Нэгэн тал наашаа ирсэн бол одоо дахиж буцаж явмаар гэж. За. Балгарч яхавтай нохооны тавиулууд л юм да. Тэгээд бүр нэг алтан ордын хаан ч юм уу тийм биш. Энэгээр хоёулаа нөгөө Доромдромын эзэн тулсын түүхийг ярьж явахдаа Палеолог хааны Татурими охин тий Мария Диспина тэгээд Ефросиния энтер гэдэг Ефросини чинь нохоогийн хатан болсон. Тэгээд нөхөртэй амар нөлөөтэй байж байгаа Болгарын хаан маань тэмэлдэг байсан гэдэг. Иван Аспен гэж нөхөр гэх мэтийн Аспенууд маяхан хаанаар тавь. Аспений чи хаанаар тавиагүй нохоо чинь бас айхтар тэгээд Тертер гэж Яван Тертер гэдэг нөхрийг хаанаар тавьж исэн гэдэг. Бас тэр хавьд чинь бас манай тавиулууд байсан л да. Өнөөдөр нэвтрүүл нөгөө гээгцэнгээс илүү та зүгээр хоёулаа түүхийг арай өөр байдлаар нэрлээд нэг нэвтрүүлэг болчихж байгаа юм шиг. Тийм гээгцэн түүх гэхээр юм гайгүй юм шиг. Үгүй одоо бидэнтэй л гээгцэн түүх юм да. Хорвоогийнхоор бол одоо гээгцэн гэж хэлэхгүй л байх та тий. Бидэндээ бол гээгцэн түүх мөн л гэж би хэлэх гээд юм л да. Яг гэвэл энэ их өргөн удам нутаг дээр монголчуудын тавьж исэн. Яг бас дотоод бид нар чинь тэр үеэс эхлээд зодтолтод эхэлсэн байсан учраас нэг газар хоёр хаан тавих гэх мэтийн бодлоонууд бол бас их явж исэн. Тэгэхдээ бид ч дандаа ингэж хүний гарт орж бидэн дээр тавиул тавих гэж оролдож ирснээс гадна бид нар ч өөрснөө бас амар амжилттай энэ тэнд тавиулууд тавьд исэн юм аа л гэж одоо хэлэх гэж байгаа ухаан. Гэхдээ эн чинь ингээд нөгөө түүхийг хоёулаа бас нэг арай жоохон өөр өнцгөр л харах гэсэн оролдлого бол байхгүй. За нэвтрүүлгийн цаг дууссан байна. Тэгээд нэвтрүүлэгтээ хамтран ажиллагчтай Denk Farm байлаа. За тэгээд өнөөдөр нэвтрүүлэг бүгд өндөрлж байна баяртай. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm